Сайн өнөөдөр за өнөөдрийнхөө блогоор уулзч чадаа баяртай байна. За тэгэхээр би сүүлд нэг жирэмслэн болсон талаараа танарт ингээд би мэдээд болгосон байгаа. Тэгээд жирэмслэлтийнхээ талаар та эдтэй хуваалцаад бас ингээд өөртөө блог авч үлдээ тэ дурсамж болгоод өөрийгөө яг юу туулжсэн тэрийг ингээд авч үлдээ гэдээ би хэлсэн байсан. Энэ удаагийн блогоор яг юу хийх гэж байгаа вэ гэхлээр жирэмслээс хойш маш их чин нэмсэн байгаа. Тэгээд чин нэмснээсээ болоод хөдөлгөөн маань хоригдоо. Тэгээд би маань маш их ядраад байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээр арга хэмжээ авъя гэж шийдсэн байгаа. Хэд хоногийн өмнө би ингээд энэ чин нэмэлтнээсээ болоод ингээд ядраад гиз маань өвдөөд, нуруу өвдөөд тэгээд маш их хавантай. Тэрнээсээ болоод маш их ингээд эмороо жоохон сэтгэл санаагаар унсан байгаа. Тэгээд хөвтөд яг ямар тааж арга хэмжээ авъя гэж бодоод ChatGPT бол интернетээс янз бүрийн юмнууд хайж байгаа. Тэгээд өөрийнхөө хэмжээнд нэг юм челленж ч юм уу те тиймэрхүү арга хэмжээ авахар шийдсэн байгаа. Тэгээд жин нэмэгдэхээр ингээд би чинь ингээд өмнө 55 кг жинтэй хүн байсан. Тэгээд жин нэмэгдэхээр ингээд нуруу маш хөвдөөд, хөл маш хөвдөөд бүтэн нэг цаг зогсоод цагаас дэше ингээд би ингээд зогсоод янз бүр ажил ч юм уу янз бүр юм хийж штэ гинэ цэвэрлэгээ мөвлөө ч юм уу хийж өнгөт чи ингээд нуруу татаад ингээд хөвтчээд босонгот ингээд зогсож чадахгүй хөл ингээд жоохон алдаж унчих гээд тэг хөл ингээд шууд ингээд цаг зогсчонгот ингээд хавагнаад шууд хөөчж байгаа байхгүй юу. Тэнгүүт чи ингээд янз бүр юм хийхэд ингээд аюу хэцүү би маань бүр ядраад байгаа байхгүй юу. Тэгээд эндээ арга хэмжээ авах шийдсэн байгаа. Тэгээд би ChatGPT-гээс зөвлөгөө хайж утсан. Хоёрдугаарт бас би яагаад ингэж хичээн нэмсэн бэ гэхээр жирэмслэлсэн хойшоо ингээд өөрийгөө зур ингээд чөлөөтөө ингээд идэж уух юм дээр хориглохгүй би ингээд орхисон байхгүй юу. Өмнө би чи ингээд дэглэн бариад тэгээд гурил сахарын хэрэглээ маш бага байсан. Тэгээд тэр дэглэмтэй байсан болохоор ер нь бол нэлийн жин дээрээ ингээд тогтмол бас хөдөлгөөн ихтэй хүн байсан болохоор жин дээр аягүй тогтмол байдагсан байхгүй. Тэгээд тийм хөнгөн шингэн хүн байж байгаад ингээд жин нэмчихээр бас ингээд аягүй хэцүү байсан. Тэгээ хооллолт бас аягүй буруу. Сахар маш их хэмжээгээр хэрэглэсэн, гурил маш их хэмжээгээр хэрэглэсэн. Тэр нь болж үтэхгүй бүхэл юм хийсэн дээ. Одоо тэгээд ингээд үр дүнгийн хүртчээ байж гин. Тэгээ жин яа хурд нэмэгддэг вэ гэд би жирэмсэн үедээ ChatGPT-гээс асуусан чи ингээд хавандах гэж байгаа байхгүй. Ер нь бол хаван хөөсөн, гар хөл маш хөөсөн. Тэг ингээд хүлрөөд ингээд хамаг хэсгээс ингээд хүлэрсэн ч юм уу те ингээд айгу тухгүй мэдрэмж юм шиг авсан. Тэгээд давсны хэрэглээ маш их гэж байгаа. Би хоол хийхдээ давсан маш их хитүүлжсэн. Манайд ирээд миний хоолыг идчихсэн найзууд мэдчихсэн байх манаа нөхөрчс мэдчихэж байгаа. Би бүр давсыг ингээд амтал өөрөө бол мэдгүй байгаа байхгүй юу. Тэгээд хоолоо давсыг маш их хитүүлээд тэгээд өөрт маань зүгээр өөр хүмүүс тэр ингээд давсан бүр ингээд амар хитцээ хоол ингээд хэрэглээд байгаа. Тэгээд давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй юм байна. Тэгээд ингээд хөдөлгөөн бас ингээд багассан байгаа даахгүй юу. Өмнө ингээд бас биасны эрүүл мэндийн шалтгаанаас болоод ингээд дөнгөж жирэмслэнгүүтээ би ингээд хөдөлгөөнөө жоохон сойцсон бах хөлөөс ингээд сойгоод бэрэн бол хитцсэн. Хүүхдээ ингээд бас гизэндээ авч үлдэх гээд тэрнээс болоод хөдөлгөөн өрөөсөө хийхэ болцсон байсан чинь бас чинь ингээд маш их нэмэгдсэн байна. Тэгээ жирэмсэн юм чинь ингээд илүү хийх гээд бас ингээд тэр бас их орж байгаа чихэр үзэм тэгэл намайг жирэмсэн болсон гээл 90 20 хүмүүс мань чихэр үзэм авч өгдөг ч юм уу дуртай идмээр юу вэ ингээл би ч гэсэн өөрөө ингээд тэрийг хорихгүйгээр маш хийдээд тэгээ чи нэмэгдсэн байгаа. Тэгээ эндээ арга хэмжээ авахар шийдлээ. Тэгээ ямар ч тач өөрхөд төсвөр төвчээрийг харъя. Тэгтээ жингээ бол хасч болохгүй гэсэн мэлээ интернетээс хайгаад үзсэн чинь. Тэгм бол хүүхд дутуу жинтэй төрдөг ч юм уу. Тийм эрсдэл гарах магадaltaй одоо миний бие бас сөрөг нөлөөлөх юм билээ. Тэгэхээр одоо байгаа жингээ хэвнэр барин энэ дээрээсээ нэмэхгүй байхыг ер нь хичээн гэж бодно. За би ч өөрөө 170 см өндөр хүн тэгээд 55 кг жинтэй байдаг байсан жирэмслээс өмнө тэгээд тэргээ ерөн бол байнгын бариад явдаг байсан. Тэгээд ерөнхийдөө бол туранхай гэдэгтээ ордог байсан. Тэгээд туранхай хүн жирэмсэн болоод хэвийн жин нэмэгдэх нь болохоор 12-аас 18 кг гэсэн байгаа даа байхгүй юу. Тэгэхээр одоо хэдүүлээ миний жинг харъя. Тэгээд би
өдөр тутмын ямар ч өнөөдөр хийх юмудаа оруулаад тэгээд өдөр тутмын би идэж ууж байгаа юмаа оруулж чадахгүй ч гэсэн блог хийх болгондоо өөрийнхөө жинг харуулж ий гэж шийдлээ. Тэгээ яг айлж чадхаараа бас өдөр тутмын юмаа оруулахыг хичээ. За ямар ч тач одоо хэдүүлээ бас миний жинг харъя. За жингээ үзье. Килограмм байна. Oh my god, 76,500. 21 кг нэмсэн байна. Тэнийг иймэрхүү харагдаж одоо юу нуруу бол байнга өвдөөстэй. Би гарын хэсгэр маш их мах нэмсэн. Одоо энэ хэсгэр маш их мах нэмсэн. Тэгэл рүү гидээс хүл ер нь хамраагүй хэсэг байхгүй тий. Миний влогийг үзчихсэн бол намайг ямархуу харагддаг байсныг мэдтгэл баг. Өмнө нэг иймэрхүү харагддаг байсан. Ингэж л харагддаг байсан. Одоо нэг юм болчихдог юм л та. За сая миний жинг харчлаа. Одоо хэдүүлээ ямар арга хэмжээ авах харцгаая. Хөдөлгөөн жин хасахгүй, хөдөлгөөнөөсөө жин хасахгүй тэгээд хянах хэрэгтэй юм. Өдөрт 20-30 минут 7 хоногт 5 өдөр алхах, жирэмсний сунгалт, йога хийх, усан сэлэх гэж юм. Тэгээд өсрөх, гүүх, тэг хүнд юм өргөхгүй байх хэрэгтэй юм байна. За тэгээд юу идвэл зохистой вэ дээр уураг, өндөг, дахиа, загас, тараг, тэгээ ногоон байцаа, брокколи, өргөст хэмэх бүхэл үр, бор, будаа, овёс бага хэмжээтэй ус өдөрт 2-оос 2.5 литр гэж байна. Тэгээд тавны зарчим болохоор ногоо болохоор 2 хуваасын 1 дээр ногоо, 4 хуваасын 1 дээр нуураг, тэгээд 4 хуваасын 1 дээр нүүрс ус байх хэрэгтэй гэж байна. Тэгээ хооллолт хамгийн чухал. Хоол алгасах мацаг барьж болохгүй. Тэгээд яаж идэх вэ гэхээр өдөрт 3 үндсэн хоолтой. Тэгээд нэг нь одоо бүтэн хоолтой 2 бага хоол гэсэн зарчмаар явах хэрэгтэй юм байна. Багасгах ёстой зүйлүүд гэдэг чихэр боо, билүү, цагаан гурил, пицца, банш, хушуур, шарсан уурсан юм хийжүүл сундаа, жуус гэж юм. За би яхаа ганц аавштай юм ер нь гад донд бараг уудаггүй. Тэгтээ чихэр амар хийцэг, шоколад маш их хийсэн юм болж ирсэн. Зя өөрчн. За өдөр тутмын хоолны жишээ гэж юм. Өглөөд нэг чансан өндөг, овёс 3-аас 4 хаалбаг, эсвэл боор талхныг зүсэн, тэр ногоо гинэ. Бараг жингээ хасдаг байсан үеийн тэглэм юм шүү. Баг хоол нь алим лир, нэг ширхэг, тэгээ нэг тараг, нэг аяг тараг гэж юм. Тэг өдөр чансан мах дахиад загас алганы хэмжээтэй ноо. Яса баг хоол вэ? Ногоо их, тэгээ бор будаа гинэ. Орой аарц юм уу тараг, тэгээ өргөс тэмэг салаад гинүү. За гिचээ. Гэхдээ энэ бол бас арай л бага юм шиг байна. Гэхдээ өнөөдрийнхөө дэглэмэг ямартайч хийж үзье. Гэхдээ энэ шиг бол бага бол байх хэсгээ сайн мэдэхгүй байна. Угаасаа жирэмсэлчгээр тэгээд жоохон өссөн хүүхдээ ингээд дотор мухаараад тэг ингээд жоохон би тавгууцад ч юм уу байгаад байгаа л та. Тэгээ оройн цагаар бууз бан шарсан хоол идэхгүй байх гэж байна. Тэгээ энэ дэглэм ярьснаар юу хэвэн байх вэ гэхээр 7 хоногт жин нэмэгдэхгүй байх маш сайн. Тэгээ зарим үед 0.5-аас 1 кг буурах ихэнхдээ ус хаван гарч байгаа гэх нэ. За яг 0.5-аас 1 кг буух бол хэвэн л юм байна. Анхаарах шинж нь болохоор нүүр, гар, хөл, генет их хавгнах, тулгуй өвдөх даралт хэсэх бол эмчтэй заавал илэрхийлнэ. Ерөн бол би огцом сууж босоод ч юм уу хөдлөөнөд нүднөр дур юм гялцсан юмуд бол гүйж байгаа. Тэгээ гар хөл угаасаа хавгнсан. Баг энэ шинж тэмдэг баг илэрсэн юм шүү надаа.
Би өглөөнөөс хойш бичлэгээ хийх гээд ингээд цайгаа угаагүй байгаа одоо маш хүсэж байна. Тэгэхээр хэдүүлээ босоод би өглөөний цагаа бэлдэнэ. Тэрний дараагаар нэг йога хийх гэж үзье. Би нэг өдөр хийх гэж үзсэн. Тэгээд нөгөө бүдүүрцэн болохоор бүр ингээд эргэж мэргэж тухгүй бүр тэгээд гар бүр ингээд хөл батараад нэг жоохон ингээд удаан сууж гар хөл батараад амар хэцүү байсан. Гэтэ хийх гэж үзье. Тэгээ би манай хөрөөс фитнестэй явцсан байгаа. Ирснийхээ дараа битүүр хамт бассейн орон ярьсан байгаа. Жоохон ус руу орж нуруугаа бас хөлөө амраа гэж бодож. За блогтой минь хамт байгаарай. Тэгээ өглөө жоохон ус ууцсан. Тэгээ одоо нэг аяг цай уугаад тийм. Бараг начиг аяг ууцтай. За йогурт, киви. Тийм налим байгаа налим. За эдрийг нэг юм тэгээ хатам. Тэгээд гомдож чадсан. За нэг юм хүн болтлээ. За энийг бол би баг өдөр болгон хийж иддэг. Тэгээд йогурт болохоор натур. Тэгээд манай нэг жирэмсэн найз маань, турчин найз маань зөвлөж ирсэн. Өдөрт нэг аяг натур йогурт идэхэн хүүхд төртөө нөгөө шаарлалтгүй төрдөг гэсэн. Тэгээд нэг юм тал нэмхэн тохиотъя. Тэгээд нэг ширхэж асуудаг. За өглөөний цай нэг юм гоо. За ямарч йогоо хийгээд дуусчлаа. Тэгээ би нэг 2-3 йоганы бичлэг үзээд тест хийж үзсэн. Тэгээд хамгийн их таалагдсан нь энэ заяа би нэмэгтэйгийн йога хийж үзсэн чи хийхэлээ амартай илүү тайвширсан мэдрэмж авч ирсэн. Тэгээд надтай адилхан жирэмсэн хүмүүс байвал бас хийгээд үзээрэй заяа энэ нэмэгтэйгийн йогаг. Одоо фитнес тэгнэ. Бассейнд явах юмудаа бэлдэнэ. Өнөөдөр чинь бараг нэг өдөр хичнээн чим хийх гээд байна тий. Гол манай нөхөр өнөөдөр амарсан байгаа юм л та. Тэгээ хамт бассейн орох гээд. Тэгээ одоо манай хүн фитнесээс ирээгүй л байна. Тэгээ би эрэхт нь бассейнд орох юмудаа бэлтжээ. Тэгээ би жирэмсэн баснаас хойш бассейний хувцас авсан. Нэг ч удаа өмсч үзээгүй, хэрэглээгүй байгаа тэрийг. Тэгээ би юусе бассейн ороогүй байгаа жирэмсэн баснаас хойш. За одоо орж үзэндээ. Жирэмсэн баснаас хойш бас хэрэглэж үзээгүй нэг ширхэг юм байна. Энийг манай нөхөр хэрэглэж байгаа. Би бол хэрэглэхгүй байгаа. Надад бүр ингэж айгүй тухгүй одоо энэ хэсэг нэг өндөрлөд байгаа байхгүй юу? Толгой тавьж унтахаар би намхан дэрэн дээр унтдаг. Тийм итгэхгүй би энийг юусе хэрэглэж чадахгүй байгаа. Ингээ халууцаад тэг дээрээс нь хажууд тахаар илүү тухгүй санагдаад. Хүүхдэд төрхөөрөл голдон тавихаас унахгүй гээд. Писин. Сайн уу гэрээрээ? Сайн уу. Тэр писин руу явж гин. Гадаа дэжгүртэр л өдөр байна. Өчтөр бол илүү гоё байсан. Тэр писинээс гарцсан явж гин. Фейлсэн. Жакузин суух гэсэн чинь орохдоо төлбөрийг авсан чинь орсон чинь тэрний ажилтгүй юм.
Одоо гэрлэгээ орж хаал идэх мэтээр амар өсөлж байна. За манай дэлгүүр ороод нэг үрцээ. Жон салаадны юм аваад орж хаал идлээ өдрөө болоо. Битээр өдрөө бол хотиета дотрымхот юм ихтэй. Томос авсан нэг тийм юм байгаа. Тэгээ салаад, тэгээ мисо суп. Merci baby. Гоё. Тэр бүр амар өсөлсөн. Шүл амар гоё. Мисо супын дотор дупутэй. Дөрөв цаг болж юм уу те? Өсгөн аргагүй юм шүү дээ. 4 цагт бол идэж. За оройн хоолой хийхээс өмнө би та нарт нэрээ нэг юм танилцуулъя. Би бас өөрөө танилцаж амжааг байгаа. Энийг миний төрсөн өдрөөр манай ах эгч нар болон атам аавч маань нийлээд бэлгэлсэн. Рибаны юм бичлэг хийдэг шил байгаа. Тэг би өөрөө бас яг тестлж үзэв байхгүй нэг. Тэг хоол хийнгээ бас гэрээ анслангаа энэгээр ямар хөө бичлэг гардыг бэ? Та нарт бас сонирхуулъя. Энэ эндээс ингээс нийлждэг савн ийм манай хүн намайг шоолж байна. Шоолоод байх юм бол би бичлэгийг нь хийн. Одоо шууд газар дээрээсэн. Тэгээ энэгээ энэ дотор хийгээд цэнэглэж чинь. Савыг нь болохоор ингээд Type-C цэнэглэгчтэй. Шилээ болохоор дотор хийгээд цэнэглэж чинь. Тэгээ энэ хоёр талтай юм камертай. Тэгээ эндээ болохоор чихвч бас дуурайд хэсэг нь байт юм лээ. Тэгээ энэ дээрээ дараад зураг авч болно, бас бичлэг хийж болно. Бичлэг нь 3 минутаар хийгддэг юм лээ. Тэгээ хоол мал хийх юм уу? Өөрөө камера барьж явахгүй нөхцөлд энийг ингээд зүгүүд юм хичүүлээгүй. Айтайхан. Одоо ингэ чихэнд бол сонсогдож байна хасцсан гэдэг нь. Цэний 100% ингээ хэлж байна. Нэг дарах юм бол зураг авна. Ингээ удаан дараахаар ингээ бичлэг хийж байгаа гэсэн үг. Ингээ гэрэл асч байгаа бол бичлэг хийж байгаа гэсэн үг. Тэгээд төлөө миний юу тестэлж үзээд.
Яа. Миний хоол би энэ болохоор нөхөртөө тавуулсан хоол шүү. Гэтэ өнөөдөр бол будаа идчихье. Тэгээ салааттай идэнэ. Тэр амсад үнэлгээгээ хэлтий. Замтын хэр болсон юм. Зүгээр нөө. Дасан нэр юм. Тэгээс сой савсаар ламталсан. Нэг тарсан. Тарсан юм. Бонап. Отлаа. Отлоо. Bon appétit. За хоолоо идээд дуусчлаа. Тэгээд ямар тааш 8-аас өмнө хоолоо идсэн. Будаа бага зэрэг идсэн байгаа. Тэгээ маргаашнаас бол илүү нарийн бүр ингээд өнөөдөр шиг хуурсан хоол идэхгүй байхыг хичээ. Гэтэ би яг бит хоёр нөхөртөгөө яриад тэр хоолыг хийж идэнгээ ярьсан байсан болохоор өндөр жоохон оройны хоолн дээр шарсан мэдчихлээ. Гэтэ зүгээр явах гэж бодож байна. За шилний хувьд болохоор бичлэг хийж яхад нөгөө нэг юу тэнэг нь бас дуусчлаа. Гэтэ ямар тач квалити бол айгүй гоё гарч байна. Тэгээд хөндлөнгөөр одоо влогны бичлэг хийхэд жоохон тохиромжгүй санагдлаа. Эсвэл би аппликейшнээс тохироог олж чадахгүй байх шиг байна. Тэг мэддэг юм байвал одоо комент бичээд үлдээчээрээ. Тэгээд энэ нууцтайгаа холбогчдог болохоор шууд миний бичсэн бичлэг шууд утас руу ингээд автоматар орчин. Тэг уцаар ярьж болно. Зураг авч болно, бичлэг хийж болно. Тэгээд нөгөө гартаа юм ярихгүй амар амар санагдлаа. Сая хийсэн бичлэгүүдээ үзсэн чинь квалити амар сайн. Тэгээд яг одоо ажиллаа хийж явахдаа ч юм уу те рилний бичлэг хийхэд бол айгүй тохиромжтой юм шиг санагдлаа надад бол. За өнөөдөр бол зөндөл юм хийлээ. Тэгээд миний бичлэгтэй байсан та нартай баярлалаа. Одоо ингээд нүрээ цэвэрлээд шүдээ угаагаад унтахтаа бэлдээ гэж бодож байна. Одоо удахгүй дараагийн миний влог орох бах. Тэгээд миний бичлэгтэй хамт байсан та нартай баярлалаа. Дараагийн влогоор уулзцгаая. Түр баяртай.